Сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ күн чигшүүлэх салфетик маск гэртээ хийж сурцгаая. За маш хэлбэр үр дүнтэй арга байгаа. Хамгийн чухал орц Америк коконат ойл. За дараа нь 100 наст буюу алоэ гел маань орж байгаа. За 3 дахь орц нь болохоор өгөрцөө. За энэ маань болохоор тал өгөрцөө байгаа. За 4 дахь орц нь луван, том биш, жижиг биш. Бас нэг өгөрцөөтэйгээ ойролцоо хэмжээтэй луван гэсэн 4 орцтой байна. За түүхий лувангийн шүүс гаргаж байгаа учраас лувангаа тайтар өгөөд өгнө. Луванд маань маш олон төрлийн аминдын агуул өгдөг. За өгөрцөний 90% нь одоо ус байдаг учраас арьс нь маш сайн чийгээг өгдөг, бас маш сайн шингэдэг байгаа. За хоёулангийн сайн үрж өгсөний дараа бүгдээрээ шүүс гаргаж байгаа учраас лувангийнхаа шүүсийг шахаж аавна. За түүхий лувангийн шүүс маань ерөөс А, С, В витамин болон бета каротин, каль, кальц төмөр агуулж идэг арьсыг эрүүл болох үйлчилгээтэй. За өгөрцийн маань нүүрний одоо тэр дутагдсан чийг маш сайн нөхөж өгдөгөр алдартай байдаг. За алоэ гэл бас мөн адил сайн чийгшүүлж өгнө. Арьсыг маш сайн зөвлөрүүлж өгнө. За дээрэс нь Америк коконат ойл. Америк коконат ойл маань болохоор та хэд маань сайн мэдж байгаа 100% цэвэр коксын тос байгаа. Коксын тос маань арьсыг эрүүл, залуу, чийглэг, толгор, өнгөлөг болгох үйлчилгээтэй. За нэг жижиг амны албаг тос хийгээд 1 минут орчим сайхан хутгаад 5-аас 10 секундын одоо шарах шүүгэндээ хийгээд халаагаад өгнө. Тэгэхээр тосмоо сайхан хайлаад энэ маш сайн хутгаж өгдөг байгаа. За ингээд халаасан тос маань иймэрхүү байдалтай болж ирж байна. За бэлэн болсон бэлтгэлээ хавтгай 5-нд хийж өгнө. Яагаад гэвэл бүгдээрээ одоо салфетик маск дотор нь дүргэж байгаа учраас. За салфетик маскыг бэлэн болсон 4 орцтой бэлтгэлдээ маш сайхан дэвтээж өгөөд дүүрээд за хэдэн секунд байлганаа. За маск маань ингээд бэлэн болсон байна. Маск тавих өмнө бүгдээрээ нүрээ маш сайхан цэвэрлэнэ, угаанд гүн цэвэрлэнэ. За энэ маскыг 7 хоногт 2-4 удаа хэрглэж болно. Нэг бэлдсэн бэлтгэлээ хөргөшөндөө хадгалаад тэгээд орой олгон одоо шарах шүүгэндээ баг зэрэг халааж өгж жоод нүүрэндээ түрхэтэж болно. За салфетик маскны давуу тал нь гэх юм бол хэвчлэн нүрээ дандаа гой зөөл аргаар чийгшүүлж өгч идэг байгаа. Нүрээ цэвэрлсэний дараа 15 минут хугацаатай салфетик маскыг байлганаа. За ерөнхийдөө бол гэрийн нөхцөлд эрүүл, органик, үр дүнтэй ямар нэгэн сөрөг муу нөлөө байхгүй байгалийн хамгийн сайн үйлчлэгтэй гэсэн бүгдээрээ маск хийж байна. За нөгөө нэг шингэн маск маань одоо урсаж гойж гунтулд маска түрхснийхаа дараа гараараа зөөлөн ингээд шингээж өгөөд, товшиж өгөөд, илж өгөөд өшөө нэмэлтээр шингээд өчөж болно. 15 минутын дараа одоо ингээд бүгдээрээ маска хуулж авнаа. За 15 минут өнгөрсөн байна. Одоо бүгдээрээ маск маань ингээд сайхан хатаад эхэлсэн. Хүндэрүүлж өгч жагаад нэг цахаас нь хуулаад өгнө. За арьс маань ингээд маш гоё өнгөлөг, айгүй гоё чийгтэй, тижээлтэй ингээд гар дарахад ингээд нэг тийм болбороо зөөлөн болцсон байгаа. Та хэд манаас туршаад үзээрэй. Айгүй хэлбэрх маш гоё болдог. За тэгээ нүрээ угаасныхаа дараа би ундахдаа мист буюу спрей цацаад унтчихдаг байгаа. За үзсэнд баярлалаа.